Шатрын хичээл 2. За энэ бичлэгээр болохоор 300 хамгийн чухал байрлал гэдэг энэ ном дээрх байрлалуудыг бол оруулна. За өнөөдөр эхний 5 байрлалыг танилцуулъя гэж бол бодож байна. За Итали гараана Sevens-ийн компьютер орсон. За яг анх тоглож байгаа хүмүүст болохоор хараас нь бол айгүй тийм эвгүй тусдаг гараа. За тиймээ татлаа. За дээд 6 их үед нь бол CD-тэй. За тэгээ харын байрлалын хувьд болохоор одоо 2 сонголт байгаа. Хүү D4 төрөх, одоо D5 төрөх, эсвэл тэмээ B2 гарах. За Адольф Андерсенгийн тоглогч болохоор тэмээ B2 D5 хувилбарыг сонгоод тэгээ тэмээ B2 гарахыг бол тоглодог байсан. За Морпи болохоор одоо хамгийн анхны морь C3 гэдэг бол хувилбарыг сонгож тоглодог шатарчдын нэг байсан. За D5 нүүдэлтэй танилцах юм бол одоо тэмээ B2 гарснараа одоо G7 руу зогсож байна. За гэхдээ C4-ийн тэмээ болохоор F7-гийн энэ буудлал хаалт болчихж байна. Эндээс хараас морь E7, морь E5, морь A5 гэдэг аль аль хувилбар дээр нь бол асуудалгүй. Тэнцвэр бол хадгалдаг. За морь C3 нүүдэл болохоор одоо юм хөнгөнд буюу богино хугацааны тактик хөөж явахаар одоо байрлалынхаа давууг хөлгөөг нэмж яагаад нэг мөсөн бол хүнийхээ давыг авах хэрэгтэй гэсэн одоо философийн үндснээс бол ингээ гараа авчиж байгаа. За энэ байрлалтай холбоотой өргүүд үзье. За Морпи Станлигийн эсрэг. За хараас болохоор тэмээ G4 болвол орчин үеийн нөгөө сонголт. За бас морь E7-оос гарч тоглож болно. Морь F6 бол хамгийн муу нүүдэл. За E5-ээр төв рүү зөглөө. За тэмээ A3-аас болохоор богино сэлгээ байхгүй болгоод авч байгаа. За эцснийхэн дараа болохоор бирс B3 гараад одоо A3-аас F8-ийн чугам, A2-оос G8-ийн чугам руу бол довтлохоо ороод ирж байгаа. За 1850-аад оны үеийг бол нөгөө нэг шатрын романтик үе буюу яг ноён руу чиглэсэн хоёр шугамыг бол чухалчилж авч үздэг байсан юм лээ. За одоо цагаанаас төвөө нээгээд за тэгээд дараачийн бодоо шургаж ороод хөнгөн бод илүү баснаар бол хожиж байгаа. За цагаанаас нь Андерсен Адольф бол тоглож байна. За D4 задлаа. За морь C3 гээд. За энэ дээр болохоор хараас морь A5 явсан. За тэмээ D3. За энэ дээр болохоор цагаанаас одоо D5 гээд A5 морийг бол муутгаад явсан бол зүгээр. За тэгээ тэмээ B2-оос. Энэ хувилбар бол айгүй тоглоход боломжтой. Гэтэ морь E2 болохоор за харын ноён руу бол төгсөж байгаа. За ингэж холцсныхоо дараачаар болохоор AP шугамар бол тоглолтыг үргэлжлүүлнэ. За энэ байрлалыг үнэлвэл тэнцвүүд үг. Гэхдээ санаачлал болохоор цагаант байгаа. Одоо харын нэг илүү хүү хаана байгаа вэ гэхээр B-ийн шугам дээр ямар нэг ажил хийхгүй байна. За цагаан болохоор C8-ийн тэмээг сольсноор морь F5-аар орж ирж байгаа. За дараагийн нөлөөлөл болохоор бирс гарлаа хүү H5 руу. За тэгээд эндээс болохоор A3 үдээд за хүү авсны дараач бол одж байгаа. Тэмч байна. За Пилсбүр Стинц эсрэг байна. За хараас нь одоо бас яаж тоглох хамгаалах боломжтой вэ гэдгийг харъя. За ялч анхны эдлэгийн авраг гэсэн шиг одоо хамгийн сайн нүдлийг бол олоод хийчихэж байна. За E5 үед нь тэмээ G5. За одоо энэ байрлалаас нөгөө сурах ёстой юм гэвэл ийм богино хугацааны тактик хөөхний оронд одоо энэ давууг бол хоримтлуулах хэрэгтэй гэсэн. Одоо тэмээ G5 гараад одоо морь E7 гэдэн морь D5 дараас үүсгэж юм уу. F6 их үед одоо ноёны тал суларч байгаа. Тэрийг ажиглаад ингээд тэмээ F6 шийдээд морь F6 ноён орох үед нь D7 D5 ч юм уу. За иймэрхүү байдлаар нөгөө нэг байрлалынхаа давууг хадгалах хэрэгтэй. Тэрнээс биш ингээ богино хугацааны тактик бол хөөгөөд хэрэггүй гэсэн санаа бол байгаа.
За эндээс ноёны зүгүүр суулраад. За харийн ноён төвд байгаа болохоор одоо юу гэх ёстой вэ гэхээр нээлттэй шугам гарч ирвэл харийн ноён довтлуулна. Тэгэхээр тэр шугамыг бол бүглэх хэрэгтэй. За энэний дараачаар бол тэгээ классаар бол хоцсон байгаа. За дараачийн нөгөө D5 яаган мөн үдлээ. За D5 гэхээр морь A5, тэмээ B2 гэхээр род. За энэ C3-ын морь болвол нөгөө гамбит хийсэн гэдэг үүднээсээ аль бол нөгөө ноён руу төхөөд олон бодтоо хэрэгтэй. Тэгтэл ингээ морь A4 гээд нөгөө солих гээд явж байгаа. За C5 гээд ингээд тэмээ нь одоо шугамаа хаацсан. Гэхдээ C4 гэх санаатай. За энэ тоглолтыг ерөөд ажиглаад үзвэл хар болвол бирсэн жигүүртэй зайн давгаа авцсан. За яг тэргээ бол зөв газар байрлуулж байгаа. За ингэж яагаад ерөөд хар бол хоцсон байна. За хэрвээ энэ нүргийг ингээ бүтэн үзье гэвэл ингээд манай клубээс зохион байгуулж байгаа. За доктортой ангид ороод за тэгээ бүтэн ингээ тайлбарыг нь бол авах боломжтой байгаа шүү. За хоёр дахь байрал руу оръё. За дахиад нөгөө Шотландын гамбит морь G5. За энэ дээр болохоор F7-ыг яаж хамгаалах ёстой вэ гэхээр одоо бодоо гаргангаа за ноёныхоо богино сэлгээ бол гаргаад ирж байгаа. За энэ дээр болохоор цагаанаас бол шидэх одоо ганц одоо байгаа санаа нь энэ морь G5 гэсэн үдлий ганц санаа бол шидээд за тэгээ C5-ын тэмээ гэдэг. За энэ байрал бол хараасаа одоо санаачлагтай одоо төвдөө хүүтэй. За ноён болохоор одоо химийн сэлгээгээр бол асуудлаа шийдчихээр харагдаж байна. За эндээс морь E5-ыг бол нөгөө нэг шатар анхлан суралцагчд болохоор хийгээд байдаг. Одоо C4-ийн тэмээрүү довтолж байна. F7 зэрэг хамгаалж ингэж боддог. Тэгтэл ингээд тактикийн шугамаар ингээд зохилтонд орсны дараачаар одоо төвийн хүүгээ алдах чинь. Дээрээс нь болохоор химийн сэлгээгт нөгөө нэг G8 морь нь өөрөө саад болж байна. Тэгэхээр ингээд хоёр сул талтай болохоор энэ байрлаас одоо бодоо гарангаа сэлгээгээ үүсгэсэн зүгээр юм аа. За энэтэй холбоотой хэдэн үрг харъя. Хэдлээ. За яг нөгөө орчин үед болохоор D5 нүүдлийг бол айгүй их хийж тоглолт юм лээ. Тэгээ энэ дээр болохоор цагааны сайн үргэлжлэл нь болохоор сэлгээд эзнийхэн дараа бол C3 гэж тоглох. юм а. За E5 гэсний дараачаар одоо хар шугамаа аваад тэмээ хэвтэр өгөх үед болохоор тийм тактикийн шугамаар асуудлаа шийдчихэж байгаа. Бирсиэтлөө. За цагаанаас одоо E1 гээд одоо шугамаа аваад энэ төвд байгаа ноён руу довтлох гээд байгаа болохоор хард одоо юу эрэхтэй байгаа вэ гэхээр B7 хүүгээ хамгаалаад явж байхаар боднуудаа идэвхтэй тоглолт нь оруулах хэрэгтэй. За тэгээд тэмээ D7 хийсний дараа бол хоцсон байгаа. За тэрэг C8 дээр одоо цагаанаас тэмээгээ аваад C2-ыг алдаад ингэ. Одоо давхар хүүтэй. Гэхдээ бол айгүй ашигтай давхар хүүтэй. Ингээ морины буудлыг хаасан. За эндээс бол нөгөө тийч үлдээ тэнцэх гэж тоглох байсан юм дээр тактик алдсан баг C3 байна. За ингээд хүчээ алдсны дараа бол ингээ хожигдох байрал бол үүснэ. За 3 дугаар арилтаа танилцъя. За дахиад Дэвис гамбит байна. C5 татлаа. За түрүүн болохоор D6-тай хөлбөрийг үзэж ийсэн болвол одоо морь A5-тай хөлбөрийг үзэж байна. За тэмээ D3 татлаа. За D5. Энэ өрөг болохоор нөгөө Морпигийн 12 настай тоглож исэн өрөг байгаа. Онцлоход. За хар болохоор нөгөө ноён төвдөө. За тэгээ бодны хөлгөө дутуу. Тим нөхцөлд аль болох нөгөө нэг байрлаа битүү болгоод тех юм дээр одоо D5 гэсэн шууд стратеги алдаа гэдээ бол хожигдож байгаа. За энэний дараачаар одоо бирс нөгөө нэг аль болох цагааны ээлжинд ороод ингээ хөлгөөнд орж байгаа. Зохилн ороо байрлаа муутгах хэрэггүй. Морь едэл болвол тийм айгүй боломжийн сонголт. За тэн дээр бирс D5 гээд энэ нүүдлийн дараа бол цагаанаас шууд одоо хожих тийм нөхцөл нь бүрж ирж байгаа. За эхэнд бол нөгөө нэг A3-аас F8 шугамыг авлаа. Тэмээ гарах үед нь хөөлөө.
За ингээд цагаанаас ингээд бүх бод нь хөлдсөн ноёны аюулгүй байдалтай. Одоо юу хэрэгтэй байгаа вэ гэхээр нөгөө нээлттэй шугам хэрэгтэй. Ноён руу довтлоо. За тэрийг нээлээ. За дахиад дэгийн шугамаа нээлж байгаа. За яг энэ нөхцөл болохоор нөгөө нэг морийг идлээ дараачаар нь ингээ нээлттэй байна гэж одоо шууд аваа ичдэг. Энд дээр ингээ тогтож хараад тэрэг B1 гэдэг ингээд B5-ын бэрсийг бол бүр тийм муу байрлал болоо шахаад оруулчихж байгаа. За эндээс хоёр янзаар бол цагаан байж болно. Бэрс D5 гээд давхар шалаад. За эсвэл болоо шууд шалаад одоо ноёныг гаргаж ирснээр бол бас хойжих нөхцөл бүрдэж байгаа. За 4 5 дахь байралтайгаа танилцъя. За ноёны гамбитийн байрал бол харагдаж байна. За гараан дээр юу болсон бэ гэхээр F4 гээд ноёны гамбит хийх үед нь заавал тийм тактикийн тоглолтын оронд тийм байрлалын тоглолт хийх ч бол ингээ контр гамбит руу орчдог D5 байна. За эд үед нь болвол E D-д морь F6 гээд C рүү хамгаалахад нь C6 гээд болвол одоо зөрж гамбит хийгээд байрлалаа докторжуулж аваад тэнцүү болдгоо. За E дөрөх үед бол морь C3. За тэмээ D2 болвол тийм онц сайнуд бол биш. За гэхдээ бас яг нөгөө нэг E4 идэх тийм занлыг үүсгэж байгаа. За энэ дээр болохоор хараас болохоор E3 гэсэн одоо хоёр давуу талтай. Нэгт болохоор тэмээ хөдлөгж байна. За E3 дээр байгаа тэмээ буцаж D2 л бол ирнэ. Учир нь ингээд дараас нь орцсон. Дахиад ингээд дараас нь орох шалтгаан байхгүй. За хоёр дахь давуу тал нь болохоор ингээд нээлттэй шугамтай болж байгаа. За энэ ерөөхдөө байрлууд дээр ямар ижлэх юм ажиллаж байгаа вэ гэхээр бүгдээр ингээд бодны хөлгөө илүү болвол ингээд нээлттэй шугам үүсгээ гэх. Тэр талаасаа. За ингээд татсны дараачаар одоо хэрвээ ингээд шалахад морь C-ээс E2 бол татчих чаа. За тэгэхээр цагаан хар болохоор цагааны хамгийн идэвхтэй одоо ихлээ усцгана. Усцгасныхаа дараа шаллаа. За дараа нь тэмээ орж ирлээ. За C рүү хамгаалах үед нь за B5 гэсэн нүүдэл болно. За бас C6 гэсэн нүүдэл болж байгаа. За эндээс болохоор цагаан DC гэх нэг булаан дээр исэн шууд. За энэ нүүдлийн дараачаар бол ямар ч хамгаалалтай байхгүй. Хараас бол нөгөө боднууд нь зүгээр урсаад ороод ирж байгаа. За дээрээс энэ нүүдэл болохоор нөгөө байрлалын хувьд, байрлалынхаа зарчмын хувьд болохоор тийм алдаатай нүүдэл. За H3 гээд нөгөө энэ тэмээ болохоор прешэр өгч явахт нь бид нэг ингэ сонгуулчихж байгаа. Идэх үү, эсвэл ухрах уу гэд. За хэрвээ идэх үтний идээд за хэрвээ сэлгэх юм бол нөгөө хүүн бүтц муухай болчих болохоор зөрүүлж идээд за тэгээ C рүү хамгаалалт нь B5 гээд хүүний суйрлуу зогч байгаа. За тэгээ ноён F2 гэснээр бол нөгөө цагаанд гээд тэргээ тавиад за тэнцүү тоглолтыг үзүүлэх боломжтой болж байгаа. За DC эцсийн дараачаар одоо яаж очихыг харъя. За E2 руу юугаар айдах ёстой вэ гэхээр тэмээ дараас нь байгаа. Одоо дараас нь оруулсан. Тэгэхээр тэмээ ашигтай болохоор тэргээр ичиж байна. За тэрний дараа бод орлоо. Дараачийн бод орлоо. Дахиад бод орууллаа. За ингээд дөрвөн бод ерөөхдөө ноён руу довтолж байна. Тим нөхцөл заавал юм байх хэвээр. Ноён чинь ихт нь морь F3 гээд ирснийгээ шугамыг нээгээд. За тэгээ ноёны хөөж гаргаж ирснийхээ дараачаар одоо шалаад тожхоор нэм чимээгүй нөлөөлж байгаа. Одоо F5 G4 рүү довлсон. Цагаанс болохоор энэ хоёрыг хамгаалсан H3-аас C8-ийн буудлын руу ингээд бод очиж хамгаалах байхад тим хамгаалалт байхгүй болохоор ингээд хожигцсон. За энэ бичлэгээ энэ хүрээд дуусгая. Тэгээд нэмж хэлэхэд бол модны хоёр шин салбараа нээсэн байгаа.